shadows fall, I take flight. In the dark, I'm the light. 2009 он 3 сарын 14-ний өдөр яг өдрийн 12 цаг 30 минутын цагийн орчимд Яаралтай тусламжийн 112 дугаарт нэгэн төвшөртэй дуудлага иржээ. Дуудлага өгсөн хүний хоолой сандарч 80 настай эмэгтэй гэрийнхэн шалан дээр ямар ч хөдөлгөөнгүй амь тавих шахсан маш муу байдалтай хэвтэж байв. Хамгийн хачирхалтай бөгөөд аимшигтай энэхүү дуудлагыг өгсөн хүн бол өнөөх хөгшин эмэгтэй өөрийг нь хүссэн ажилуулдаг байсан итгэлт сувилагч Айно Ньюкоп өөрөө байж. Тэрээр Хельсинки хотын Эра дүүрэгт байрлах уг эмэгтэй байранд 7 хоног бүр очиж гэрийг цэвэрлэж дэлгүүрээс юм авч өгч цаг агаар сайтай үед салхилуудаг хамгийн сайн туслах нь байв. Гэхдээ нэг л зүйл маш сэжигтэй байлаа. Айно үйлчлэгчтэйгээ зөвхөн 7 хоног бүрийн лав гарал очихоор тохирцсон тул яг яагаад ямар учраас наан тохирцохгүйгээр гів гинт бям гарагт гинтийн ажил хийхэр шийдсэн бэ. Байранд нэрээд шалан дээр бие муутай хэвтэж буйг нь санамсаргүй олж хараад шууд яарта тусламж руу залгажээ. Хэдхэн хормын дотор түргэн тусламж ирж хөгшин эмэгтэйг Лапин лагтыг гудамжинд байрлах Мария эмнэлэг рүү яарвчлан хүргэсэн байна. Энэ бол зөвхөн эхлэл байлаа. Сайн бацгаана уу? Хатараа суугтаан тавтаа морилно уу? Хэрвээ та суугаа дагаж амжаагүй бол яг одоо дараад дагаарай. Баярлалаа. Ингээд эхлэе. Эмнэлгийн яаралтай тусламжийн эмч хөгшин эмэгтэйг анх хараад тархины цус хоролт эсвэл тархины өөр ямар нэгэн хүнд эмгэг үүссэн байж магадгүй гэж сэжиглэжээ. Учир нь тэрээр бараг ухаангүй амьсгал нь маш их хүндэрсэн байв. Гэвч нэгэн туршлагатай эмч нэгэн чухал туршилт хийхээр шийджээ. Тэрээр эмэгтэйд Ланексад хэмээх бодисыг тарж үзэхээр болов. Энэхүү юм нь бензодиазепин төрлийн тайвшруулах, унтуулах эмүүдийн жишээ нь Опамокс эсвэл Тенокс өөрчлөлийг шууд саармжуулж саадуулдаг тусгай бодис байлаа. Хэрв эмээ санамсаргүй эсвэл өөр ямар нэгэн байдлаар ийм төрлийн хэтрүүлэн хэрэгсэн бол Ланексад тармагц ухаан орох ёстой байв. Тэд удалгүй гайхамшигтай бас аюултай зүйл болов. Ланексад тарсны дараа эмээ гинт ухаан орж нүдэнэ. Энэ нэмчийн таамгийг шууд баталж эмээ бензодиазепины асар өндөр тунгийн хордлогот орсон гэдэг. Эмч нар шууд түүний биеэс хорыг гадагшуулж эмийн нөлөөг дарангуй байнгын тусал инфуз залгажээ. Яг энэ үед хувийн сувилагч Айно Ньюкоп өөрийн машинаар эмнэлгийн араас даган ирсэн бөгөөд тэрээр хөгшин эмэгтэйд яг юу тохиолдож байгааг мөн эмч нар юу олж мэдсэнийг маш ихээр сонирхож байлаа. Эмч нар эмээд бензодиазепин саармжуулах тусал хийж эхлсний сурмагц Айно шууд л эмээгийн гадаад байгаа охин руу залгажээ. Айно охинд нь шууд л инхүү ярьж эхлэв. Би өнөөдөр ээжийг чинь гэрийн шалан дээр ухаан гөвтөж байхад нь оллоо. Ээж чинь сүүлийн үед маш их депресстэй, сэтгэл санаагаар унсан байсан. Тиймээс им хэтрүүлж ууж амиа хорлохыг замлал хийсэн бололтой. Нэг л биш болохоор мансуурсан үедээ хевсэндээ төөртөж бүдэрч унсан бололтой. Бүр гайхалтай нь эмнэлгийн лабораторийн шинжилгээний хариу албан ёсоор гараагүй байхад нь Айно охинд нь ээжийнх нь яг ямар эмнүүд уусныг нэг бүрчлэн нэрлэж ярьсан юм. Гэвч утасны цаанд байсан охин энэ ярианд огт итгэсэнгүй. Учир нь тэрээр яг өмнөх өдөр нь болон тухайн өдрийн өглөө нь ээжтэйгээ утсаар ярихад ээжийнхэн сэтгэл санаа маш сайн ач зээ наран болон охин Финляндд айлтлан ирэхийг сэтгэл догтлон хүлээж байсан нач. Охин нь Айнод хэлэхдээ манай ээж хизээч амиа хорлохоор хүн бишээ. Тэр бүхэл маш их баяртай бидний хүлээж байсан гэж хэлсэн. Эмнэлгийн палатад эмээгийн биеэс нь эм бүрэн гадагшилж ухаан санаа нь бүрэн сэргэв. Эмнэлгийн ажилтнууд эмээд санаа тавьж бензодиазепины тэрлийн хүчтэй эмийг ингэж хамаагүй хэтрүүлэн хэрэглэж болохгүй шүү гэж сануулсан анхааруулсан хэлэхэд өнөөх хөгшин эмэгтэй маш ихээр хилэгнэж бухимдав. Тэрээр эмчд хандан хэлэхдээ би амьдралдаа хизээч ийм тайвшруулах юм ууж байгаагүй. Хэрвээ миний биед ийм эм олцсон юм бол тэрийг надад миний мэдлгүйгээр хэн нэгэн хийсэн байж таарна гэж эрс мэдэгдэв. Эхэндээ эмч нар үүнийг өндөр настай хүний төөрөдөд гэж бодсон ч эмээ энэ үгээ дахин маш нухацтай хэлсээр байлаа. Тэрээр бүр тодорхой нэгэн хардлыг илэрхийлсэн юм. Учир нь миний сувилагч Айно Ньюкоп яг тэр өглөө миний ууж байсан тараг йогурт ямар нэгэн зүйл хийсэн байх. Энэхүү мэдэгдэл эмч нарын анхаарлыг асар их татаад эмнэлгийн үзлэг хийж байсан эмч нь энэ асуудлыг зүгээр өнгөрөөхийг хүсээгүй юм. Шууд цагдаад байгуулалт гомдол гаргахаар шийдээд 2009 оны 3 сарын 18-ны өдөр Хельсинкийн хотын хүнд гэмт хэрэгтэй тэмцэхэлтэс Айно Ньюкопыг эсрэг албан ёсны гомдол бүртгэгдэж авч 2 цагтаагийн мөрдөгч байдлын газар дээр нь тодруулахаар эмнэлэг рүү яарвчлан мордсон юм. Энэхүү шинэ хэсэг нь Айно Ньюкопын сэтэл болон
гэмт хэргийн нотлох баримт хэрхэн олдсныг маш тодорхой харуулсан өөрнөлтөө хэсэг болжээ. Эмнэлэгт ирсэн 2 мөрдөгчд хөгшин эмэгтэй 4 өдрийн өмнө буюу бям гарагийн өглөө яг юу болсныг нэг бүрчлэн ярьж өгөхийг хүслээ. Айно тэр өдөрт огт урилгагүйгээр маш гоёмсог даашинцтай эмээгийн гэрт хүрээд ирээд тэрээр Шведээс яг одоо буцаж ирлээ хэмээн би тань руу 100 удаа залглаа. Та утсаа авахгүй юм. Болохоор чинь би бүр маш санаа зовлоо гэж сандарсан дүр үзүүлж гэвч эмээ утсаа шалгахад айногоос ирсэн ердөө ганцхан л дуудлага байв. Энэ гинтийн ажилд маш их гайхсан ч айно шууд л галт тоогооны өрөө рүү орж эмээд асуултгүйгээр өглөөний цай бэлдээд эхлэв. Эмээч юу ч идэхгүй гэж хэлсэн ч гэсэндээ айно болохоор түүнийг ерөөсөө сонсохгүйгээр удаас нь овёосоор хийсэн тараг аялжд байв. Эмээ царгасан ч ург тагнаас идээд гэвч түүнд нэг л зүйл сонин санагдсан юм. Учир нь тараг ердийнхнээс хавьгүй илүү сонин задарсан асар их гашуун юм шиг нэг тийм сонин амттай байсан бөгөөд ингээд удалгүй эмээгийн толгой эргэж ухаан алдан унсан бөгөөд дараагийн удаа нүдэ нэгтэн тэр аль хэдийн эмнэлгийн орон дээр сэрсэн юм. Мөрдөгчд эмээгээс та хоёрын дунд айнод танд хөнөөх сэтгэл төрүүлэх ямар нэгэн хэрүүл юм уу зөрчил гарсан уу гэж асуухад нэгэн чухал сураг гарч ирэв. Амар өдөрт төгсөн эмээ хариулахдаа яг 3 өдрийн өмнө тэрээр айнод нэгэн загтал өгөөд шуудангийн хайрцаг хийхийг хүсв. Уг загтал дээр нэмээгийн өөрөө дотн найзтай бичсэн загтал байсан бөгөөд загтлын агуулга нь айно анх манад ирж цэвэрлэгээ хийхэд нэг удаагийн ирэлтээр 20 евроор одоо өөр ажлаа үнэлдэг байсан. Сүүлдээ ямар ч тохиролцоогүйгээр удаа дараа 10 евро нэмсээр нэг эрэхтэй бүр 60 евро авдаг болсон. Эмээ загталтай айногийн энэ шуналтай үйлдэлүүдийг шүүмжилж би энэ сувлагчтай огтхон ч итгэхгүй байна гэж бичсэн юм. Гэвч эмээгийн найз уг загтлыг хизээж хүлээж аваагүй юм. Айно загтыг шууданд хийлгэхгүй замдаа задлан уншиж өөрийнх нь тухай шүүмжилт итгэхгүй байгааг мэдээд маш ихээр хэлгэнсэн бүрэн үндэслэлтэй байв. Нууцсан задрахаас айсан эсвэл хорсон айно эмээг чимээгүй хэн зайлуулахар шийдсэн байж. Мөрдөн байцаагчид шууд л эмээгийн байранд нэгжил хийхээр очив. Гэрийн галт тогооны аяг угаалтурд өнөөх тарганы үлдэгдэлтэй тавг хിവэрэ байлаа. Цагдаа нар тавгнаас тарганы үлдэгдлийг шинжилгээний дээж болгон авч шүүх эмнэлгээний лаборатори руу яаралтай явуулав. Шинжилгээний хариу нь Айно Никопийн эсрэг хөдөл болох нь тодорхой болсон тул цагдаагийн газар Айно Никопыг албан ёсоор баривчилж байцаалд авахар шийдвэрлэжээ. Яг тэр өдөртөө цагдаа нар Айно Никопыг Хельсинкийн Лаутасаары дүүрэгт байрлах гэрт нь очиод баривчлав. Байцаалтын үеэр Айно маш тайван бөгөөд гимгүй нэгний дүр тогссоор байв. Тэрээр би Бямб гарагийн өдөр хотоор явж худалдан авалт хийж байсан юм. Гэхдээ өмнөх оройн эмээгийн би халуурч байсан тул би болох маш их санаа зовж эргэж харахаар шийдсэн юм. Очихаа өмнө хэд удаа залгасан ч утсаа авахгүй байсан болохоор бүр их айгаад сандраад шууд очсон юм. Замаараа ороод хартал шалан дээр хэвтэж байсан тул би шууд л 112 руу дуудлага өгсөн хэмээн мэдүүлжээ. Гэвч мөрдөгчд Айногийн гэрт нэгжлэг хийх үеэр унтлагын өрөөнөөс нь маш аюултай зүйлийг олсон юм. Түүний өрөөнд байсан гялгаруудаас хүний төв мэдрэлийн системд хүчтэй нөлөөлдөг тайвшруулах, унтуулах, асар их хэмжээний бензодиазепин, бензо төрлийн эмнүүд хураагдлаа. Энэ төрлийн эм хүний төв мэдрэлийн системийг саатуулж, тайвшруулах, унтуулах, өөрчлөлт үзүүлдгээс гадна хэрв эмийг өндөр тунгаар эсвэл хурдан хугацаанд хэрэглүүл ухаан алдах, эсвэл төөрт баламгдах, эсвэл улмаар амьсгалт зам саатан хүлдэж хүрэх аюултай. Ялангуяа ахмад настай хүмүүст сөрөг нөлөө нь бүрч аюултайгаар илэрдэг аж. Мөрдөгчийн гайхшралыг амилуулсан зүйл бол энэ их хэмжээний хүчтэй ийм зөвхөн гэртэнд байгаагүй юм. Сүүлд нь Айногийн ажлын хоцсны шүүгээ, цүнх, өмдний халаас бүр зарим сурвалжийн мэдээсээр дотоочондоо хүртэл нуусан бүр тод гарсан байдаг. Мөрдөн байцаагч түүнээс танд яагаад ийм асар их хэмжээний жортой олгодог ийм байж байгаа юм бэлээ гэж асуухад Айно үнэхээр хачирхалтай тайлбар хийж эхлэв. Тэрээр олон жилийн турш ажиллаж байхад ээлжүүгээр халаасан цанарсгүй үлдчихсэн байхгүй юу? Өчтөнд яг ийм үг гэж байтал ямар нэгэн зүйл болоод өгч чадалгүй халаасандаа хийгээд
мартчихдаг байсан юм. Хизээ нэгэн цагт эмийн санд аваачиж тушаанаа гэж боддог байсан ч яг амжаагүй юм аа. Бүр зүнхнээс нь 240 ширхэг эм олоход Айна огт ичихгүйгээр би саяхан хөдөөнөөс ирсэн юм аа. Тэнд байхдаа эмийн шүүгээ цэвэрлэж байгаад цүнхэндээ хийчихсэн юм. Энд чинь зүгээр л миний хувийн хэрэглээний хугацаанд дууссан юмнууд шүү дээ хэмээн гүрийж. Айна Ньюкопийн гэрээс олон аюултай юмнуудаас гадна өөр нэгэн с ิจ гтэй зүйлс олсноор түүний асардаг байсан өвчтөн үйлчлэгчдийнх нь хувийн эзүүс байлаа. Түүний гэрээс нь мөнгөн аяга, халбаг, үнэт элдлүүд, Louis Vuitton брендийн шүхэр болон өөр бусад олон төрлийн үн цэнтэй болон үн цэнэгүй эд зүйлс хураагдлаа. 2009 оны 5 сарын 22-ны өдөр шүүхээс Айна Ньюкопыг хүний амь насын хөнөөхийг занл хийсэн, завдсан гих хэрэгт үндсэлтэйгээр сэжиглэн шүүхийн өмнөх мөрдөн байцаалтын шатанд цагдан хорих шийдвэр гаргажээ. Ингэснээр түүний харанхуй өнгөрсөн үе бие биеийн араас задарч эхэлсэн юм. Айна Герто Аннеке нөгөө нөхөрт гарахаас өмнөх нэр нь гэсэн үг. 1950 оны 11-р сарын 5-нд Финляндийн Галатвиаг тосгон төржээ. Анх гоо сайханч мэргэжилтэй байсан ч сүүлд мэргэжлээ өөрчлөн 1995 онд сувилагч буюу асрагчаар мэргэжлэр төгссөн юм. Тэрээр 35 наснда буюу 85 онд өөрөөсөө 4 ах хүнтэй гэрлэж Хельсинки Лаутасаары дүүрэгт нүүжээ. Хөршүүд нь тэдний гэр бүлийг маш боловсон, соёлтой, ийдэг, сайхан хүмүүс гэж дүгнэдэг байв. Айна үндсэн ажлынхаа хажуугаар амралтын өдрүүдээр бусад эмнэлэг асрамжийн газруудад нэмэлт ээлжид гардаг асар их хөдөлмөрч нийгэм байсан. Хамт ажиллагчид түүнийг маш тайван дундаа үнэлэгддэг байв. Бүр нэгэн эмнэлгийн үйлчлэгээний дарганд хүртэл хэвлэлд өгсөн ярилцлагатай. Айна өөрийн гэсэн харизмтай, мэргэжлийн ур чадвартай ажилчин байсан бөгөөд олон өвчтөнгүүтээ өөртөө татаж чаддаг тийм өвдөстэй байсан. Олон өвчтөнг яг Айнагаар асархуулж хүсдэг байсан бөгөөд тэр үнэхээр итгэл үнэмшилтэй мундаг мэргэжлэн шиг харагдаг байсан гэж дурджээ. Гэвч бүгд түүнд татагдаад байсангүй нь мэдээж. Зарим хамт олон болон өвчтөнгүүд нь Айнаг маш сонин хил хязгааргүй нэгэн байсныг дурссан байдаг. Тэрээр хамт амжилттай хүмүүстэй өөрийн хувийн нууцлаг амьдралынхаа нууц амрагийн холбоо гих мэт зүйлсийг хамаагүй ярьдаг байж. Нэгэн өвчтөний ярьснаар Айна шин өвчтөнгүүдийг тайван унтуулахын оронд өрөөнд нь орж ирээд шөнөжин өөрийнхөө амьдралын тухай тасралтгүй ярьж тэдний амгалан байдлыг алдагдуулдаг сонин зуршилтай байсан байна. Айнагийн хамт ажилладаг байсан хүмүүс түүний талаар өөр нэгэн сонирхолтой зүйлийг дурджээ. Тэрээр үргэлж ганцаараа аялдаг, асар их цагаар ажилладаг бөгөөд гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөх сонирхолгүй юм шиг санагддаг байв. Тэрээр ихвчлэн маш тайван, нүүрний хувирлгүй, сэтгэл хөдлөлгүй байдаг байсан тул түүний толгойд яг юу бодогдож байгааг мэдхэд асар хэцүү байж. Мөн Айнууд нэгэн хачин зуршилт байсан нь тэрээр янз бүрийн зүйлээр үргэлж худал ярьдаг байв. Зарим хамт олондоо нөхөр нь их нэр хүндтэй эмч гэж ярьдаг байсан бол зарим хүмүүст нь маш хүндтэй хуульч гэж хэлдэг байлаа. Заримдаа ярианы дундуур өөрийгөө маш их баян чинээл мэтэр ойлгуулдаг эсвэл өөрийнхөө насыг дарж хавьгүй залуухан гэдгээр ярьдаг байж. Айна Ньюкоп сувилагчийн салбарт нийтдээ 25 орчим жил ажилласан бөгөөд энэ хугацаанд Финляндийн томоохон эрүүл мэндийн байгууллагуудаар жишээлбэл Mehiläinen hus Metsätähti Oy vanhustyö ja toimintakeskusliitto ажиллахаас гадна бие даан хуваараа өвчтөнгүүдэд асар үйлчлэгээ үзүүлдэг байв. Гэвч түүний ажиллаж байсан газар бүрт нэг л хачин зүйл ажилладаг байж. Дээхэн үед буюу 2003 онд нүдний клиникт ажиллаж байхад нь хамт ажиллаж байсан сувилагч нь түүнийг ингэж дурсжээ. Айна анх ажилдаа их сайн, нямбай, туршлагатай, магадгүй өвчтөнүүдэд баг зэрэг зарчимч хатуу сувилагч гэж боддог байлаа. Гэвч түүний ирснээс хойш удалгүй тус тасагт маш хачин зүйлс ар араасаа гарч ирсэн юм. Тухайлбал тус тасгийн өвчтөнгүүдээс алтан эдлэл, үнэт эдлэл, гэнэт алга болж ихэлснээр гадны өвчтнүүдэд эрүүл мэнд шокт орохоор огцон муудаж эхлэв. Хэвтэрт байсан өвчтөнгүүд гинтгэн л тархины цус хавралт аваад мэд сонин ухаан алдагдууд ордог байв. Эмч нар тэднийг нарийнвчлэн шинжилгэхэд тархинд нь ямар ч өзгөөрлөлт, цус, харавлтын шинж тэмдэг илэрдэггүй байсан бөгөөд эдгээр гинтийн цахилгаан мэт ухаан алдалтын сүүлчийн шалтгааныг юусоо олж чаддаггүй байж. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам Айнатай хамт ээлжид гардаг байсан сувилагч нар нэгэн аюултай зүйлийг анзаарчээ. Эдгээр олон тайлбарлахгүй ухаан алдалт уналтууд нь дандаа яг зөвхөн Айнагийн ээлжийн ажилтай бай хужил гардаг байв. Хамт ажилтнууд нь эдгээр ойлгомжгүй нууцлаг ухаан алдалтуудыг болон биеийн гинт муудах тохиолдлуудад Айна ямар нэг байдлаар
холбоотой байж магадгүй гэж сэжиглэж эхлэв. Сүүлд мөрдөгчд Айногийн өмнө ажиллаж байсан бүх эмнэлэг тасрамжийн газруудтай холбогдоход Айногийн ажиллаж байсан дунд бүрэн эмнэлэг бүрт өвчтөнгүүд нь яг ингэж шалтгаангүйгээр гинт ухаан алдаж бие нь ногцсон муудаж байсан тодорхой болох нь тэр. Эмнэлгийн аюулгүй байдлын дарга нь энэ хачин асуудлыг анхааралтай авч шалгаж эхлэмэгц Айно тус тасгаас ажлаас болохоор шийдэв. Хачиргалтай нь түүнийг ажлаас гарамгц өвчтөнгүүдийн шалтгаангүйгээр гинт ухаан алддаг сонин тохиолдлууд нь гів гинт бүрэн зогссон юм. Ингээд 2004 оны Айно Мехеланы эмнэлэгт ажиллаад эхлэв. Тэнд түүний хариуцсан өвчтөнгүүдийн нэг нь зүрхний аорт судас нь орлуулах буюу хагалгаанаас нь гаргаад сайн идэгч байсан 80 настай нэгэн эмэгтэй байлаа. Уг хагалгаан зүрхний бөгдөрсөн судсыг өөр судсаар орлуулан залгадаг асар том бөгөөд хүн тагалгаа юм. 2004 оны 6 сарын 21-ний өдөр хийгдсэн уг хагалгаа нь маш амжилттай болж эмэгтэй 6 дугаар сарын 22-ны мягмар гарагт эрчим дэмжлэгээний тасгаас Айногийн ажилтдаг энгийн хэвтэн эмчилүүлэх тасгар руу харамстай шилжжээ. Эмэгтэй хагалгааны дараа мэдээж ядарсан байсан ч биеийн байдал нь маш сайн доктортой байсан. Тэрээр охин руугаа утсаар яриад маргааш нэмэлт хүрээд ирээрээ гэхэд догдлон ярьж хүлээж байв. Гэвч яг тэр өдөр шин охинд нь нэмлээс нь утастаад ээж тань нас барчлаа гэсэн аимшигтай мэдээг дуулгав. Тэр үед эмчнэр үүнийг хагалгааны дараах хүндрэлээс болж зүрхэн зослоо гэж үзээд өнгөрсөн юм. Гэвч олон жилийн дараа цагдаа нар Айнотой хамт тэр орой ээжэнд гарч байсан сувлагчийн байцааснаар энэ явдлын тухай шал өөр аимшигтай үнэн ил гарч эхлэв. Тэр өдөр оройн ээлжид байсан сувлагч өвчтөнгийн эрчимд эмчилгээний тасгаас авчирч нэг хүний өрөөнд оруулж даралт зүрхний цохилт хүчил төрөгчийн хэмжээг нь тасралтгүй хэмжих монитор холбосон байж мөн эмээгийн гарын дор тусламж дууд хонхыг нь тавьж өгсөн байв. Үдээс хойш тус сувлагч Айнод хандан тэр өрөөний эмээгийн даралт болон цусны пульсыг нь хүчил төрөгч халууныг нь хэмжээд хээж гэж хүссэн байна. Айно буцаж ирээд эмээгийн биеийн үзүүлэлтүүд нь доктортой байна. Гэхдээ жаахан тайван бус сандруу ааштай байна гэж мэдээлжээ. Өдөр 16 цагийн орчимд сувлагч эмээд оройн хоол оруулахад эмээгийн дотор нь муухарч огж байв. Энэ нь хүчтэй өвчин үжигч эмнээс болдог тул с ิจ гтэй зүйл биш байв. Ингээд оройн 18 цаг 50 минутын үеэс 19 цагаас яг 10 минут өмнө сувлагч эмээгийн өрөөнд эргэж ороход хөгшин эмэгтэй өрөн дээрээ амьсгалгүй хөдөлгөөнгүй хэвтэж байлаа. Сувлагч нар хөгшин эмэгтэйд шууд амьсгал амьлуулах, сэхэн амьдруулах тусламж үзүүлж ихсэн ч нэгэнт оройтсон байсан тул эмээ нас барав. Харин яг тэр өдөр нэгэн сонин зүйл болсон. Эмээгийн төрөвчнөөс хэдэн 100 евро гинт алга болсон байлаа. Түүний цогцот нь шүүх эмнэлгийн олон тал шинжилгээ хийхэд цуснаас нь асар өндөр тунтай диксирацин болон дигоксин гэсэн бодисууд илэрсэн юм. Энэ тухайн үед Финляндд хэрэглэдэг байсан төв мэдрэлийн систем нөлөөлдөг юм байв. Дигоксин зүрхний агшилтыг чангаруулж, цогтыг цөөрдөг зүрхний хүчтэй юм. Хамгийн аюултай нь энэ хоёр эмийн алийг нь ч эмээд уулгахаар жор бичиж өгөөгүй юм. Тухайн үед энэ явдлыг сонирхож гайхсан ч наривчлан мөрдөж шалгаагүй өнгөрсөн байдаг. Одоогийн мөрдөгчийн үзэж байгаагаар Айно өрөөнд нь анх орж даралт хэмжихтэй л эдгээр хоёр эмийг эмээд уулгасан байж. Оройн 16 цагийн үед эмээгийн дотор муухарч огж байсан ч эмийн хор биед нь нөлөөж ихсний анхны шинж тэмдэг байсан юм. 2005 оноос 2006 онуудад Айно гэрийн асаргааны компанид гэрээт сувлагчаар ажиллаж байв. Тэгээр үдээснээр тус компанийн захирал Айногийн талаарх өөрийн туршлагаас хуваалцсан байдаг. Эдгээр жилүүдэд Айногийн очсон айл бүрээс гэр ахуйн эд зүйлс мөнгө алга болж байна гэсэн гомдол тасралтгүй ирэх болоод компани үүнийг нь анзаараад Айногийн хувийн хэргийг шалган цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм. Гэвч хохирогч нар нь өндөр настай юм мартдаг хүмүүс байсан бөгөөд жилийн дараа цагдаа мэдүүлэг авахар очиход юу ч санахгүй байсан тул шүүхт огт чадалгүй өнгөрчээ. Metsa Dati OÜ захирал өөр бус тэмдэглэгийн удирдлагатай холбогдож ярилцахад Айногийн хариуцж байсан өвчтнүүд аюултай агаарын дутагдал ухаан алдтал орж асар олноороо эрчимд эмчилгээнд хүргэдэг байсан гэх аимшигтай мэдээг олж мэджээ. Тус компани захирал маш ихээр шоконд орж Айно Никопийн талаар Valvera буюу эрүүл мэндийн хяналтын зохицуулалтын газар мөн ахмадын ажил үйлчилгээний төв холбоо зэрэг дээд байгууллагууд албан ёсоор анхааруулах гомдол гаргасан. Гэвч харамсалтай нь эдгээр байгууллагууд ямар ч арга хэмжээ аваагүй бөгөөд гомдлыг хэрэгсэхгүй орхисон юм. Үүний гайгаар Айно сувлагчийн ажлаа чөлөөт өргөжлүүлсэн хийсээр 2005 онд
Мехеланы эмнэлэгт дахин ажиллаж эхэлсэн байна. 2005 онд Мехеланы эмнэлэгт Айногийн хариуцж байсан өвчтөнгүүдийн нэг нь Альцгеймер өвчин нэлээд хүндэрсэн 70 настай нэгэн эрэгтэй байлаа. Уг өвчтний улмаас өвчтөн ярих, хөдлөх, өөрөө хооллох чадваргүй болж бүх зүйлд бусдын тусламжийг авдаг болов. Түүний эхнэр өдөр бүр эмнэлэгт очиж нөхөртөө боломжтой бүхнээрээ тусалдаг байж. Өвчтөн Мехеланд хөвтөөд 1 жил орчим болж байсан бөгөөд 5 сард 70 насных нь ой төгсөн тул эхнэр нь түүнийг 1 сарын хугацаатай гэртээ авч гарсан байна. 6 сарын 2-нд өдөр нөхөр нь эмнэлэгтээ буцаж ирэхдээ биеийн байдал нь маш сайн байсан. Гэвч эмнэлэгт ирснээс хойш ердөө 2 хоногийн дараа түүний бие аимшигтайгаар огцон муудаад тэрээр орон дээр ухаангүй шахам хөвтөж амьсгал нь асар их хүндэрч төрийн цогт нь маш ихээр олширсан байв. Түүний төргийн тусламжийн машинаар эмнэлэг рүү яаралтай хүргээд эхнэр нь нөхрийн ийм аюултай байдалд нь ганцаараа орхиж үзүрхэхгүй дэрэгдэн тасралтгүй сахиж байв. Хожим нь эмнэлэгт байхад нөхрийн бие аажмаар докторчиж амьсгал нь хэвийн болох үед нь үеэд авсан тул зан Мехелайн руу шинжилжүүлв. Эхнэр нь дагаж ирж 6 сарын 6 өдөр хүртэл орны өмнө сахин суув. Өдрийн 13 цагийн орчимд нөхрийнх нь бие хангалттай докторчсон гэж үзээд эхнэр нь гэртээ очиж баг зэрэг амархаар шийджээ. Гэвч яснаас хойш ердөө 1 цагийн дараа эмнэлгээс уцтаж нөхрийнх нь бие дахин огцон муудсан болохыг дуулгав. Эхнэр нь эмнэлэгт буцаж ирэхэд нөхөр нь орон дээрээ амьсгаадж агаар зажлан эвтэж байсан бөгөөд энэ удаад бүрэн ухаангүй байлаа. Эхнэр нь үдэш болт дэрэгдэнд байж байгаад ойролцоох дэлгүүрээс хоол хүнс цуглуулахаар өрөөндөө төр сувлагч үлдэхийг хүсв. Гэвч өрөөнд үлдсэн сувлагч тасралтгүй байж чадахгүй гарсан тул түүний оронд нь харамсалтай нөгөөх Айно Ньюкоп өрөөнд нь орж ирэв. Эхнэр нь дэлгүүрээс буцаж ирэхэд өрөө эзгвэрч өвчтөн орон дээрээ өөрөө тусламж дуудаж чадлаггүй нас барсан чигтээ ганцаараа байв. Яг энэ 6 сард өөр нэгэн амьсгалтай явдал ил болсон юм. Айног Мехеланы нүдний клиникийн хэвтэн эмчилүүлэх тасагт ажиллаж ихснээс хойш өвчтөнгүүд мөнгө, үнэт эдлэл алга болоод зогсохгүй. Түүнийг ээлжид гарч байх үед өвчтөнгүүд гинтийн хачин сонин ухаан алдтууд ороод байв. Бүр нэг удаа Айно өвчтөнгийн зөвшөөрлгүйгээр өөрөө хүсээгүй байхад нь инсулин дарангуулах ийм тарж байгаад газар дээрээ баригджээ. Эдгээр дараасан аюултай явдлууд нь болон с ิจ гтэй тохиолдлын улмаас эмнэлгийн удирдлага ба хамт олон Айногийн ажлын ээлж бүрийг тусгайлан гайхаж, нууцаар ажиллаж хянаж байхыг нэгэн сувлагчдад үүрэг болгон өгсөн юм. Айногийн хэргийг сэжиглэн ажиллаж байсан сувлагч нэгэн өдөр Айнотой хамт ээлжинд гарав. Айно хоолоо идчихэд гал тогоонд кофе чанаад хамт ажилладаг сувлагчтай 1 аяг кофе авчирч өгсөн байна. Гэвч сувлагч кофенаас хэд болгосны дараах нь бие нь гинт маш муудаж дотор нэргээд мансуурч эхлэв. Айно мансуурч ухаан алдах гэж байсан сувлагчийг эмнэлгийн орон дээр аваачаад хэвтүүлээд тусламж дуудалгүй орхисон байв. Өөр нэгэн сувлагч орж ирж байж л түүнд яаралтай тусламж дуудаад тусгай мэргэжлийн эмчилгээнд хүргэжээ. Энэхүү сувлагч эмнэлэгт нэлээд удсан ч түүнд юу тохиолдсон шалтгаан нь хизээж тодорхой болоогүй бөгөөд яг энэ явдал нь түүнд асар том сэтгцийн гэмтэл травма үлдээгээдсэн тул дахин ажилдаа иргэн орж ажиллахыг хүсээгүй юм. Олон жилийн дараа Айногийн сэжиглэн баривчилсан мэдээг сонсоод өнөөх сувлагч тухайн үеийн явдлыг өөр нэгнүүдээр иргэн санаж тэрээр Айно тухайн үед тасгийн шүүгэнээс нүдний тусаалга авч миний кофенд хийсэн байх үндэслэлтэй гэж сэжиглсэн юм. Учир нь тодорхой төрлийн нүдний тусаагуур ууж хэрэглүүл хүний толгой эргэх, ухаан санаа самуурах, хараа муудах, санах хойгоо алдах, улмаар даралт огцсон унах, огж бөөлжих, бүрэн ухаан алдахад хүргэдэг аж. Айно 2006 оны 2 сард Metsä-Dähtö компанид гэрээр сувлахын үйлчлэгээ үзүүлж байхдаа 91 настай нэгэн эмэгтэйн гэрт тасралтгүй очиж байв. Эдгээр айлчлалын үеэр эмээгийн гэрээс эд зүйс алга болж ихсэн бөгөөд нэгэн өдөр Айно эмээг гэртээ маш муу байдалтай хэвтэж байхад нь олон түргэн дуудав. Эмээг эмнэлэгт амьлуулах эмчилгээ хийж аварсан ч бөгөөд цуснаас нь төв мэдрэлийн системд нөлөөлөх асар их хэмжээний имэйл ирсэн юм. Яг энэ үедээ 2006 оны 10 сард Айно Ахмадын ажил үйлчлэгээний төв холбоонд ажиллаж байхдаа хоёр ч үйлчлэгчийг дараалан аюултай шоконд оруулсан. Эхний тохиолдолд нь их нэртэйгээ асруулж байсан гэртээ амьдардаг байсан настай эрэгтэй. Эхнэр нөхрөө асар хамаалагч бөгөөд орой эмийг нөгөөхөөр унтахаар хэвтжээ. Тэр шөнө тэдний сахиур сувлагч нь үлдсэн бөгөөд
яг өөр шөнийн 4 цагийн орчимд Айно эхнэрийн сэрээгээд нөхрөө чинь би маш бүү байна гэж хэлв. Эхнэр нь нөхрөө орон дээр бүрэн ухаан хөвтөж байгааг хараад шууд эмнэлэгт хүргүүлсэн бөгөөд эмнэлэгт настанд тайвшруулах эмийн эсрэг тусгай ийм тарихад тэрээр баг зэрэг ухаан оров. Үүнээс үндэслэн гэтэд уулахар жортой олгодоогүй түүнд хэрэглэхгүй түүнд холбоог эмнүүдийг өгсөн маш сэжигтэй байв. Үүнд эрэгтэйг маш даруй эмнэлгийн эмчилүүлэх тасаг руу шилжүүлээд тэрээр ердөө хэдэн хоногийн дараа л нас барсан юм. 2006 оны 10 сард тохиолдсон 2 дахь аимшиг тохиолдол нь гэрийн хасаргааны 83 настай эмэгтэй үйлчлэгчдэд тохиолжээ. Айно түүний гэрт очиж эмэгтэйг баг ухаангүй байхад нь түргэн тусламж дуудаад эмнэлэгт анх түүний тархины цус харавт гэж сэжилж байсан ч мөн л бензодиазепиний эсрэг үйлчлэгээтэй им ланексад тарьж үзэхэд гин тухайн орсон. Ингээд тусал залган эмчилгээний дараа эмэгтэй сэргэж хэд хоногийн дараа гэртээ харсан. Гэвч дахин аимшигтай зүйл болов. Өндөр настай эмэгтэй гэртээ харамгцсан яг өмнөх шигээ гинэ тухайн алдаад унав. Айно мэдээж яг тэр үед нь дэрэгдэн байж таарав. Дахин түргэн дуудаад эмнэлэгт эмэгтэйд дахин бензодиазепины эсрэг им өгч аажмаар ухаан оруулсан байна. Эмч нар энэ эмэгтэй яагаад тасралтгүй бензодиазепины эсрэг асар өндөр хордлогод ороод байгааг гайхаад эхлэхэд Айно эргэн тойрныхон сонссон хүмүүрт энэ эмэгтэй нөхөр нь шүн ихнэрээ тайван байлгаж ундуулахын тулд өөрөө энэ эмнүүдийг өгөөд байгаа юм хэмээн нөхрийг нь гүтгэж эхлэв. Яг энэ ярианаас болж нөхрийг нь хизээч албан ёсоор шүүгээгүй ч эмэгтэй нөхрийнхэн асаргаанаас нь салгаж тусгай асрамжийн газарт шилжүүлсэн юм. Сүүлд энэ явдлыг жинхэнэ үнэн илэрхийлсэн өмнө өнөөх зайлуул нөхөр нь өөрийг нь ийхүү сэжиглэж байсныг ч мэдлгүй таалаад төгссөн юм. 2008 оны 2 ба 3 сарын цаг дээр Айно Ахмад үйлчлэгчийн гэний төв холбоонд ажиллаж байхдаа тэрэгцэртэй 90 настай нэгэн эмээг асарч байв. 2 сарын 25-ны өдөр Айно эмээд бензодиазепин уулгаж хортуулаад нөгөө сурсан аргаараа биеийн мод мөхцөнгүүд түргэн тусламж дуудав. Өнөөхтэй л сурсан зангаараа эмээг эмнэлэгт хэдэн цаг эмчилж биеийг арай гайгүй болонгууд нь яг л тэр өдөрт нь гэрт нь буцаасан байна. Яг тэгээ маргааш нь 2 сарын 26-нд Айно эмээд дахин нөгөө л нэг эмээ хольж уулгаад эмээ мансуурч гэртээ очиж унан дахин эмнэлэг рүү хүргэв. Энэ удаад эмээ эмнэлэгт 11 хоногийн турш эмчлүүлсэн ч хордлогын улмаас үүссэн хүндрэлээ дан гарч чадалгүй харамсалтай нас барсан юм. Түүнийг авахта Айно түргний эмч нарт энэ эмээ арх болон эмийг хамтан хольж хэрэлдэг жоохон тийм муу зантай гэж худал хэлсэн юм. Гэвч эмээгийн цуснаас ямар ч архин цөл илрээгүй өчүүхэн бага хэмжээний зүйл байсан байх. Гэсэн ч Айно эмээгийн гэр бүлийнхэн рүү залгаад эмээ чинь түргний машинд 3 орон промиллын согтолтой гарсан тул гэр нь яг л архитаж наригсан юм шиг парти болсон юм шиг л сүрчгсэн байна гэж хэлв. Сүүл цагдаагийн байцаал дээр мөрдөгчд түүнээс энэ талаар асуухад Айно огт ичих. Гэрийнхэн бүх тавилганд замбрааг өвтөж байсан. Тэр ч бүх ирсэн цагдаад хүртэл энд жинхэнэ шоу болж өнгөрсөн гэж хэлсэн хэмээн улаан цайнд зохиож яриад байсан илт байв. Яг тэр өдөр дуудлагаар очсон цагдаагийн мөрдөгчдөөс энэ талаар асуухад тэдний санал мэдүүлэг Айногийн ярьснаар бүрэн зөрж байлаа. Цагдаагийн албан ёсны тэмдэглэлд эмээгийн цусан дахь архины промил нь бараг тэг огт арх уугаагүй гэж тэмдэглэсэн байв. Дараагийн халдлага нь 2008 оны 8 сард тохиолдов. Айно Лавдосари орон нутгийн сонингоос өөрөө гэрийн асарч хайж байсан 77 настай нэгэн эмэгтэйг танилцаад үйлчлэгчээ болгон ав. Айно өмнөх загвараар ажилтдаг нөгөө сурсан зангаас сураад боох гэвш. Өгсөн эмийнхээ үйлчлэгээр эмээ маш муу байдалтай болонгууд шууд түргэн дуудав. Тэгээ нөгөө дахиад төрний эмч нарыг эрэхтэн тэрээр огтон ичрэхгүйгээр энэ эмээ эмийн тун хэтрүүлчлээ. Хэтрүүлц юм шиг болчлоо гэнт жүжиглэв. Айног очиж ихснээс хойш энэ эмээгийн гэрээс ч бас эд зүйлс алга болж эхлэв. Тэдгээрийн дунд нь мөн л брендийн янз бүрийн зүйлсүүд байсан. Яг энэ үеэр буюу 2008 оны 11 сараас 2009 оны 2 сар хүртэлх ердөө 3.5 сарын хугацаанд Айно Хельсинки хотын Ганнелготи Ахмадын асрамжийн газарт цагийн сувлагчаар ажиллах байхдаа тус асрамжийн газарт 10 жил ажилласан ахлах эмч шүүх хурал дээр аимшигтай мэдүүлэг өгсөн юм. Айног манайд ажилласан тэр хэдхэн сарын хугацаанд манай асрамжийн газарт урд өмнө байгаагүй асар олон ахмадууд
дараалан нас барсан. Нийт 11 ахмад богино хугацаанд таалал төгссөн. Миний карьерийн туршид ийм аимшигтай нас баралтын давлгаа, цувралт ийм үхлэлт хизээж тохиолдож байгаагүй. Би нэг удаа нэг дор 3 хүний дүүрэн одоо нас барсан тэр гिचлэгийг бичиж байсан нь маш сайн санаж байна. Зарим ахмадуудын бие гинт муудаж буц сэргснээ дахин гинт огцсон муудаж нас барж байсан нь маш сонин санагдаж байсан. Хамгийн харамсалтай нь Ганал Годид Айног ажиллах хугацаанд нас барсан бараг бүх ахмадуудын цогцсыг нь чандарлаж галдан шатаашин оршуулсан юм. Тиймээс шинжилгээ хийж хэргийн шатгааны тогтоохоор ердөө ганцхан ч хүний цогцыг шарлаасан буцаан ухаж гарах боломж олдсонгүй. Сүүлд нь Айно энэ олон нас баралтын талаар тайлбарлалтаа тэр үед Ганал Год асрамжийн газар бол аюултай халдварт дахал гарчсан байсан болохоор хүмүүс нас бараад байсан гэж ахаад л хутлаа хэлж гүрээ. Гэвч эмч шүүхтэр тэнд ямар ч вирусын тахал гараагүй албан ёсоор баталсан юм. Эдгээр хогчдын нэг нь олон хүчний улмаас өөрөө хоолож чаддаг ердөө цөөн хитгэнгээр харилцдаг хэвтэрт байдаг 77 настай нэг эмэгтэй байлаа. 2009 оны 2 сарын 13-ны өдөр Айногийн үүрэг нь өнөө хэвтэрт байдаг 77 настай эмээд өглөөний овёсны каш идэхтэн туслах байв. Хоолыг нийдүүлэх. Хоолыг идүүлснээс нь ердөө 2 цагийн дараа өвчтөн маш хачин аюултай шоконд биеийн чичирж ирээд тэрээр баг ухаангүй амьсгал нь тасалдаж ирсэн байна. Эмч нар яг юу басныг тодорхойлохоор цусан шинжилгээ лабораторийн дээж авсан ч уг лабораторийн шинжилгээний дээжүүд лаборатори руу хүрэх замдаа ор сургаггүй алга болчихж. Эмээ хэд хоногийн эмчлүүлсэн эцэст арай гэж сэргэж дахин хоол идэж цөөн хідэн үг ярьж чаддаг болов. Гэвч ердөө 1-7 хоногийн дараа эмээ дахин аюултай шоконд ороод мэдээж яг тэр үед нь Айно мөн л нөгөө ээжэд гарч байсан бөгөөд яг тэр шок болохоос өмнө өрөөнд нь орж хоол идүүлсэн байв. Энэхүү Ганал Годын газрын эмч өвчтөнгийн үзээд бүрэн ухаангүй амьсгал нь маш муу байсан тул түүнийг амьдралын одоо сүүлчийн шатныхын асаргаанд нь шилжүүлж өвдөлтийг нь намжсахаар морфин тарж эхэлжээ. Удалгүй эмээ нас барсан юм. Айно Ньюкопигийн барьцсны дараа цагдаа нар энэ сэжигтэй нас баралтын тухай мэдээлэл авмагц эмээгийн шарилын оршуулгаас нь буцаан ухаж гаргаж шүүх эмнэлгийн шинжилгээ хийв. Шинжилгээний хариу аимшигтай байв. Зайлшгүй эмээгийн цогцсноос бензодиазепины төрлийн 2 өөр эм асар өндөр хэмжээгээр олдсон бөгөөд тэрээр шууд эмийн тун хитэн хордолтоор нас барсанд батлагдав. Эмнэлгийн ажилтнуудын амьдралын сүүлчийн шатанд нь морфин тарьсан бензодиазепины хор дээр нэмэгдэж амьсгалын замыг саажиж өгөхийг нь улам бүр түргэсгэж өгсгэж байж. Хамгийн гол нь эдгээр бензодиазепины жагт ямар ядаргаат нэртэй эмтэй. Эмнүүдийн эмээг уухаар жортой олгоогүй тул тэр бүхэл тэр тус тасгийн өөр ямар ч өвчтөнд өгдөггүй юм байв. Тодорхойлбол хин нэгэн Айно уг эмийг өвчтөнгийнх нь хөнөөх зорилгоор гаднаас тусгаарлан авчирч уулгасан хөдлөшгүй баримтлаар нотлогдов. Байцаалтын үеэр Айно эмээд ямар ч эм өгөөгүй хэмээн гүрийж би тэр таал төгсөн эмээг маш сайн санаж байна. Эмээгийн охин надад маш сайн байсан асарсанд маш их баярлаж талархснаа илэрхийлж байсан гэж ярьсан. Гэвч бодит байдал дээр нас барсан эмээд ямар ч ойр дотны төрсэн охин ойрын хамаатан садан байгаагүй юм. Айногийн сүүлчийн хохирогч нь видеоны ихэнд гарсан одоо тарганд йогурт нь энэхүү бензодиазепинийг холиулсан азар амьд үлдсэн 80 настай өнөөх эмээ байлаа. Цагдаагийн байцаалтын туршид Айно маш тайван, соёлтой байж бүх аллах болон алга үйлдэхийн завдсан хэрэгүүдээ системтэйгээр нүүрээ ширэн нүрлэж сууж байв. Яг гэрээс нь гарсан тороор дүүрэн эмнүүдийн одоо эмнэлгээс гэр рүү санамсгүйгээр халаасанд аваад явчихсан байсан гэж Хевник хэлээд тэр бүйл хохирчдын гэрээс олдсон үнэт идэл брендийн зүйлийг өвчтөнгүүд өөртөө надад бэлгсэн шүү дээ гэж тайлбарлав. Ингээ мөрдөн байцаалтын эцэст нь цагдаагийн байгууллага Анна Ньюкопигийн эсрэг 5 удаагийн санаатай аллах, 6 удаагийн аллах үйлдэхийг завдсан. Мөн 2 удаагийн хүчирхийлэл хийсэн. Бас мансууруулах бодисыг гэмт хэрэг хулгайн хэрэгүүдээр ялын дүнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. Гэвч энэ нь Айно ердөө 5 хүний хөнөөсөн гэсэн үг биш юм. Учир нь түүний ажиллах хугацаанд нас барсан асар олон ахмадуудын чандралж орчуулсан тул эд мөрийн баримтыг цуглуулах боломжгүй юм. Ингээд Айно Ньюкопигийн эсрэг шүүх хурал 2010 оны 1 сард албан ёсоор эхэллээ. Энэхүү шүүх хурал дээр зөвхөн Айног шүүгээгүй бөгөөд түүнийг ажилд авсан ажил олгогч компаниудыг ч бас шүүхт татсан юм. Учир нь тэд Айногийг өнгөрсөн үеийн бодит баримтыг шалгалахгүйгээр шууд ажилд авсан байлаа. Айно урд нь мансууруулах бодисын гэмт хэрэг хулгайн хэрэгээр 50 хоногийн шалгалтын хугацаатай сорилтын ялтаа бол.
Бүр гайхалтай нь 2008 оны 100 Айно Мелахты эмнэлэгт гал шатааж байгаад газар дээрээ баригдсан. Тухайн үед хүйс эмнэлгийн байгууллагаас халагдсанаас хорсож өшөө авахын тулд өвчтөнгийн хаягдал памперснууд дээр шатамхай асгаж өвчтөнгийн лифтэн дотор галдан шатаажээ. Ингээд л яг лифтийг 15 дахь давхар руу явуулчихад өөрөө оргон зайлсан байна. Яг энэ хүү үйлдэл нь азууч лифтнгийн аюулгүй байдлын камерт дүрсэн тодорхой үлдсэн бөгөөд азар гал дамжралгүй унтарч их хэмжээний охирт гарахаас сэргийлж чадсан юм. Энэхүү лифтийг шатаасан хэрэгтэй тухайн үед Айно ердөө 300 еврогийн торгуул авсан юм. Шүүх хурлын үеэр Айнод сэтгцийн иж бүрэн шинжилгээ хийхэд тэрээр хэрэг үйлдэх үедээ өөрийн хийж буй үйлдэлийн аюулд хор уршиг бүрэн ойлгож байсан гэх дүгнэлт гарчээ. Айнод антисошиал буюу нийгмийн эсрэг биеийн хүний эмгэг гэх аюултай диагноз тавигдлаа. Шинжилгээний тайланд Айно гаднаа маш ээлдэг, тусархаг, найрсаг дүр үзүүлж бусдыг өөртөө итгүүлэн хуурч манипуляц хийхтэй асар чадвартай. Тэрээр өөрийгөө маш өрөвч сэтгэлтэй, итгэл даах үз мундаг мэрэгчлэн мэтээр жүжиглэн ойлгуулж чаддаг. Сэтгэл хөдлөлгөөний асар том тогтворгүй байдалтай бөгөөд өөрийн хийсэн бүх буруу үйлдэлээ үргэлж бусад руу жихэж өөрийгөө өмгөөлөн зөөлрүүлдэг гэж тэмдэглэв. Үүнд Айно тэрч бото үеийн А студио нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө огт харамсаж гимсэн шинжгүйгээр ямар сонин ярахчин диагноз вэ? Юу яриад ба? Тэгэхээр хүн ер нь сайхан аашд боловсон байж болохоо болж байгаа юм бид мүү? Сайхан аашдаг бүх хүмүүс ийм нийгмийн эсэргцсэн эмгэгтэй байдаг юм уу? Хэмээн тохуутайгаар тайлбарлажээ. Тэрээр бүр сэтгцийн шинжилгээний үеэр шүүх намайг цагаад гин буруугүйг минь тогтоосны дараа би Финляндаас шууд явж Африкт очиж сайн дурын тусламжийн ажил хийн гэж ярьж байж магадгүй Айно өөрийгөө Африк руу явж тусламж үзүүлнэ гэж ярьснаар бусдад нэг сайн хүн мэддэг үлдээхийг хүссэн байж болох юм. Гэвч түүний шүүх хурал нь нийт 30 өдрийн турш үргэлжилсэн юм. 2010 оны 12 сард анхан шатны шүүхээс Айно Ньюкопт хийсэн аимшигт хэрэгүүдэд бүх насаар нь хорих ял өгч хоригчдод болон тэдний ар гэр рүү 100,000 гаруй еврогийн нөхөн төлбөрлөх шийдвэр гаргасан. Айногийн хуульч Хейк Ламбера хэвлэлд ярихдаа миний үйлчлэгч өөрийгөө огт буруугүй гэж үзсээр байгаа. Гэвч энэ хүнд ялыг сонсоод маш их цочролд орсон ч гаднаа асар их тайван хүлээж авсан. Тэр ерөөсөө сэтгэл хөдлөл үзүүлдэггүй бүх зүйлд маш хүйтэн тайван ханддаг гэж дурдсан байна. Энэ хэрэгээс хойш олон жил өнгөрсөн ч хүмүүсийн хамгийн их асуудаг асуулт бол ердөө л Айно үнэхээр гэмссэн болов уу? Түүний тухайн сүүлийн жилүүдэд хэвлэгдсэн ном, ярилцлага болон олон нийт ил болсон мэдээллийг харахад тэр өөрийгөө жинхэнэ утгаар нь гэмсэн гэдгийг хүмүүсийг бүрэн итгүүлж чадсан гэж хэлэхэд маш хэцүү. Тэр өөрийнхөө тухай өөрт нь тохиолдсон зүйлсийн талаар нэлээд ярьдаг байсан ч хогчид болон тэдний ар гэрийн туусан зовлонгийн талаар төдийлөн ярьдаггүй байж. Мэргэжтэнгүүд ч түүнийг олон жилийн турш судалсаны эцэст нь нэг ижил дүгнэлтэнд хүрсэн байдаг. Тэдний үзэж байгаагаар Айно бусдын зовлонг гүнзгий ойлгож өөрийн үлдээ чин сэтгэлээс харамсах чадвар сул байсан бөгөөд энэ түүнийг хугацаанаас өмнөх суллах хүсэлтүүдийг нь удаа дараа татгацад нөлөөлсөн чухал шалтгаануудын нэг болсон юм. Тэгвэл тэр яагаад ийм аимшигтай хэрэг хийсэн юм бол? Үүнд өнөөдрийг хүртэл ганцхан тодорхой хариулт байдаггүй. Зарим шинжээчд мөнгөний ашиг сонирхол байсан гэж үздэг. Харин зарим нь бусдыг хянах хүсэл, эрх мэдлийг мэдрэх хэрэгцээ, мөн хувь хүний зан төлөвийн ноцтой эмгүүдийн бүгд нийлж ийм хэрэгт хүргэсэн байж болохыг тайлбарладаг. Гэхдээ хамгийн аимшигтай нь тэрээр энэ оны 6 дугаар сард гаргасан 4 дахь удаагийн сулгадах өргөдөлтөө 2009 оны 3 дугаар сараас хойш аль хэдийн 17 гаруй жил хоригдсон байгаагаа дурдсан. Финляндд бүх насаар хорих ял дунджаар 15 орчим жил үргэлжлэх тул тэрээр өөрөө ялаа хангалттай урт хугацаанд эдэлсэн одоо сулддаг цаг нь болсон гэж үзэж байгаа юм. Айна өөрөө ч энэ бүхэн талаар үнэхээр ойлгож ухаарсан сэтгэл төрүүлж чадсан удаа бараг байгаагүй. Тэр одоо ч өөрийгөө гимгүй гэж зүтгэсээр л байгаа. Тиймээс Финляндийн эрх баригчид түүний суллах асуудал өнөөдрийг хүртэл маш болгоомжтой хандсаар байгаа юм. Энэ хэрэг бидэнд нэг чухал сургамж өгдөг. Хамгийн аюултай хүмүүс үргэлж аимшигтай харагддаггүй. Заримдаа тэд ээлдэг нэмсэлтэй бусдын итгэлийг хамгийн амархан олдог хүмүүс байдаг. Тиймээс хүнийг зөвхөн гаднах төрхөөр нь биш, харин үйлдэлээр нь дүгнэх хэрэгтэй гэдгийг энэ хэрэг маш тодорхой харуулсан юм. За ингээд өнөөдрийн дугаар өндөрлөж байна. Та бүхэн Айно Ньюкопийн талаар ямар бодолтой байна вэ? Тэр үнэхээр гимсэн гэж та бодож байна уу? Эсвэл тэр баригдсан 5 хэрэгээс гадна өөр олон хүн амийн хүрсэн байж магадгүй гэж бодож байна уу? Өөрийн бодлоо комент хэсэгт хуваалцаарай. Хэрвээ энэ видео танд сонирхолтой байсан бол лайк дараад үзсэнд танд маш их баярлалаа. Дараагийн дугаар хүртэл
Уулзцай түр баяртай.